Манай нэвтрүүлэг Булган аймаг дахь цагдаагийн газраас бэлтгэсэн багц мэдээлэлээр үргэлжилж байна. Булган аймгийн хэмжээнд 2016 оны эхний 5 сарын байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмтэргийн шинжтэй 179 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь 9.6%-аар буурсан байна. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглах зорилго тавин хэрэгжүүлснээр аймгийн төвийг бүрэн камержуулсан, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлөхгүй аж ахуйн нэгжүүдийг камержуулсан 16 сумаас 12 сумын төвийг хяналтын камерын системд холбосон байна. Тодорхой гэмтэргийн гаралт бол урд оны мөн юудээс бол тодорхой хуваар бол буурж байгаа эрэг үзүүлэлт бол ингээ харагдаж, эндээс бол шууд гэмтэргийн борлтонд бол эдгээр хийж хэрэгжүүлсэн ажил бол шууд утгаараа ингээд нөлөөлж байгаа. За гэмтэргийг бид бол цагдаагийн газраас нэг бодлого барьж байгаа. Гарсныхаа дараа биш, гарахаас нь өмнө орчин сэргийлье гэдэг бол бодлого барьж, үүн дээр бол үр дүнтэй ажлуудыг шатралсан байдлаар бол зохион байгуулж байгаа. Үүнтэй уялдуулан албаагч нарын гэмтэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад ажиллах нөхцөл болцоог сайжруулах, ялангуяа хөдөө сумдын албаагч нарыг унаажуулах бодлого барин, сумдын удирдлагуудад цагдаагийн газрын дарга, сумдын засаг дарга, хэсгийн төлөөлөгчийн гурвалсан гэрээний хүрээнд үр дүн тооцсон хамтран ажилласнаар 2016 онд гэмтэргийн гаралт эрс буурсан, иргэдийнхэн оролцоог нэмэгдүүлж гэмтэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм а. За манай Булган аймгийн хувьд бид иргэнийхээ зүгээс ирнэ харж байхад сүүлийн жилүүд манай Булган аймд гарч байгаа гэмт хэрэг бидний нүдээр харахад янз бүрийн их гайгүй төвшөнд хүрээд байгаа мó гэж бодогддог. Тэгээ энэний гол нь юу байдгийг болоо гэдэг тэгэхээр манай Булган аймгийн цагдаагийн газар иргэдтэйгээ бас их ойртож хамтарч ажиллах тал дээр бас их арга хэмжээ зохион байгуулж байгаа юм болов уу гэж боддог. Би Булган аймгийн Баянур сумын иргэн хүн байгаа. Манай цагдаагийн газар бол энэ Булган аймгийн Баянур суманд бол маш их үр дүнтэй сайн ажиллаж байгаа. Нэг хэсэг бол жоохон хүүхдүүд моцикл унаал давхдаг болон тойрог дээр ерөөсөө хэцүү байдаг байсан. Энэ цагдаагийн алба энд хашиж байгаа энэ цагдаа нар маань болохоор бага насны хүүхдүүдийг моцикл унуулахгүй. Дээрээс нь хүн болгоныг касктай явуулж энэ бол зөв хэрэгэлтэй. Дээрээс нь камердсан байна бас. Энэ камер тавина гэдэг чинь нодлон би иргэний хувьд нодлын засмал дээр бас нэг 2 мөр дайруулчаад бас олохгүйсэн. Тэгээ камераар шүлгээд харсан. Тэгээд олж өгсөн. Тэгээ камерч сайн ажиллаж байна. Манай цагдаагийн байгууллагууд сайн ажиллаж байна. Хэрэг зөрчил ерөөдөө баг гардаг болсон байна. Согтуу бас тээврийн хэрэгсэл жолооддог хүмүүс маань их цөөрсөн байна. Энэ бүгдийг харахаар бас цагдаагийн энэ байгууллага манаас Баянур сумдахын дасаг манаас сайн ажиллаж байгаа болов уу гэж бодож штэ. За иргэдтэй цагдаагийн байгууллага хамтарч ажилласнараа цаашид сум орнот үүлдэх гэмт хэргийн гаралт буурах ийм ач холбогдолтой зүйл болно. Тэгээ иргэд бүхэн та бүхэн цагдаагийн байгууллагатай цаашид хамтарч ажиллахыг хүсье. Малчид иргэдийг бол хамруулж ажиллахын тулд бид сардаа байнга тамгийн газартайгаа тодорхой хэмжээний албадуудын чиглэлүүдээс нь хүмүүсийг оролцуулан малчид иргэдээр явж иргэдээс бол санал хүсэлтийг сонсдог. Санал хүсэлтийг нь бол нэгдүгээр сонсно, хоёрдугаар бол тэр малчид иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу ажил зохион байгуулж энэ нь бол гэмт хэрэгээ буурах шалтгаан нөхцөл болж байгаа нь мэдрэгдэж байна. Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг томоохон 4 голын гүүрэн гарцыг камержуулж аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Баруун аймаг хот суурин газрыг холбосон хатуу хүчилтэй замд 2 замын тээврийн хяналтын төвийг барьж ашиглалтанд оруулан түүнд мөн иж бүрэн хяналтын камерын систем суйрлуулсан зэрэг ажлууд нь гэмтэргийн гаралтыг бууруулах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн төлөвцүүлж үр дүнгээ өгч байгаа юм. Өдөр хоногтой энэ гүүрээр 250-аас 300 тээврийн хэрэгсэл дундчаар гарч явдаг. За орхон сумын хэмжээнд гарч байгаа нийт өмнө гарч ирсэн осол зөрчлүүд бол зам тээврийн осол зөрчил бол сүүлийн 2 жилийн хэмжээнд бол буурсан. Булган аймаг бол бусад аймагуд сонцдох нь усан чанартай 3 тарасын зам дайраа өнгөрдөг. Ийм учраас зуны улирал болон аялал жуулчлалын цагаар зам тээврийн осол ихсдэг. Энэ маань хөдөөний нягтрал ихсдэг. Булган хөвсгөлийн чиглэлийн замд зундаа бол зуны аялал жуулчлалын улиралд бол өдөртөө 8000 хүрчин гэж тээврийн хэсгийн хөдөлгөөн явдагтай холбоотой харин зам тээврийн осол хэрэг ихсдэг. За үүнээс урьдчилан зэрэг чиглэлээр хяналт шалгалтыг цагдаагийн газрын даргын болон гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын баталсан өдөржингөө хөдөлгөөн тэргүүл арга хэмжээг сүүлийн 3 жил дараалал явуулснаар бас энэ осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд нэлээд түлхэж болсон.
Улаанбаатар хотыг Архангай аймагтай холбосон орчин үеийн жишгт нийцсэн шилэн басаад бүхий замын хөдөлгөөний хяналтын төвийг ашиглалтанд оруулж нээлттэй хийсэн. Уг хяналтын төв ашиглалтанд орсноор Баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм а. За манай сумын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх энэ ажлын хүрээнд одоо иргэд цаг төр засгийн байгууллагууд одоо бидэнтэй маш одоо хамтран одоо ажиллаж байгаагийн хувьд за манай сумын одоо зам тээврийн ослт хэрэг одоо сүүлийн 3 жилиг бол энэ жил одоо буурсан. За малын хулгайн гэмт хэрэг хүртэл одоо урд оныхоо үеийг бодох юм бол буурсан үзүүлэлттэй одоо байж байгаа маа. За энэ хүрээнд манайх одоо энэ жил мөн цагдаагийн газраас 79 сая төгрөгийн өртгөөр одоо цагдаагийн одоо кобон байрыг одоо ашиглалтанд оруулахаар одоо тендер зал одоо баригдахад одоо байж байна. Бүх сумдаа согтуур тэмцэж багажаар хангасан. За бэлэн бус торгуулийг зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль холбогдуулан аймгийнхаа бүх сумдыг бэлэн бус торгуулийн төхөөрөмжтэй болгосон. За аймгаас замын цэцгийн тасгийн одоо технологиг бэхжүүлэх зорилгоор одоо хур дэмжигч багийг багжийг 2015 онд 7.5 сая төгрөг хөдөлж өгсөн. Булган аймгийн Дашин жилийн сумын цагдаагийн хэсэг шалгалтанд гараад байна. Замын шалгалтанд. Энэ шалгалтаар бол иргэд одоо тээврийн хэслийн мал мах тээвэрлэж явж байгаа бичиг баримтаа бас бүрдүүлэхгүй. Бас цагдаагийн тамга гарын үсэг дутуу мал эмнэлгийн үржлийн байцаагчийн бас гарын үсэг дутуу ингэж явж байна. Иймд одоо малчид одоо тээврийн хэрэгсэл мал махаа борлуулж байгаа иргэд цаашид анхаарахтай бол бичиг баримтаа бүрдүүлж зөрчилгүй явах хэрэгтэй байна. Зөрчилтэй улмаас бэлэн бус тургуулийн машинаар арга хэмжээ авагдаж зөрчлийн оноо нь хасагдж байгаа болохоор иргэд хохирж байгаа маа. Иймд одоо цаашид зөрчлөө багасгаж зөрчилгүй явахыг одоо хүсэж байна цагдаагийн албанаас. За Булган аймагт сүүлийн 3 жил зам тээврийн ослт хэрэг ер нь буурсан үзүүлэлттэй байгаа. За энэ маань гол нь одоо аймаг орон нутгаас хөрөнгө оруулалтын шинжтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлуудыг одоо зохион байгуулж байгаа. Алба агч нарын ажиллах нөхцөл болцоог сайжруулах зорилгоор сүүлийн 3 жилд 16 суманд цагдаагийн кабон барих ажлыг эрчимжүүлэн 14 суманд кабон байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулан 2016 онд үлдсэн Баяннуур, Бугцэрэг 2 суманд кабон барих ажлыг эхлүүлэн 2016 оны 8 дугаар сарын 1-ний дотор ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа юм а. Тусамд томилогдоо ирээд 3 жил ажиллаж үүрэг гүйцэтгэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн албанд цагдаагийн кабон баригдсан дэд бүтцтэй холбогд сумын засаг захиргаа удирдлагаас дэмжлэг үзүүлэн бохир цэвэр дулаан болон ариун цэврийн өрөөтэй болгож өгсөн. Сум орон нутгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэн ар гэрийн маань хүнийг ажилдаа болгож өгснөөр ар гэртээ санаа зовх зөвлгөөгөр үүргээ гүйцэтгэдэг. Кабон байр нь болохоор дулаахан үйл болноч дулаахан байдаг. За тэгээ цэвэр бохор усанд холбогдсон болохоор ямар даарах нөхцөлгүй гарах орчингүй. Тэгэл ер нь бол гэрте байхад бас таатай байдаг. Энд ирээд ажлын байраар хангаж өгсөнд нь маш их баярлсан. Нэгдүгээр тэгээд хамгийн анх 14 онд би ирээд дунд сургуулийн нэгтлэнгаар ажилласан. За тэгээ 15 оны 2 сараас санхүүгийн алба байгууллагаас санхүүгийн албаны дараагаар томилогдсон. За тэгээ энэ жил цагдаагийн байгууллага 95 жилийн ав тохиолдуулаад хандаа болон түүний хамт олонд нь цагдаагийн байгууллага 95 жилийн баярын мэндийг хүргье. Улаанбаатар хотоос Хөвсгөл, Булган аймгаас Улаанбаатар, Заамар сумаас Улаанбаатар хот, Архангай аймаг зэрэг газрууд руу явдаг орон нутгийн шин чанартай шорон зам ихтэй төвлөрсөн хот тусгад болох Архан аймаг Улаанбаатар хоттой ойр байдаг учраас малын хулгайн гэмтэрэг ихээр бүртгэгддэг юм байна. Энэ төрлийн гэмтэрэгтэй тэмцэх ажилд иргэдийн оролцоог сайжруулсаар 2016 онд гэмтэргийн гаралт эрс буурсан хойшид энэ төрлийн гэмтэргийг илрүүлэх таслан зогсоох ажилд иргэдийнхэн оролцоог нэмэгдүүлж зүсэмлийн бүртгэлийг бүрэн хөтлөх энэ төсчүүлсэн тамгаар бодмолыг тамгалах ажлыг бүрэн хийж дуусгах зорилт тавин ажиллаж байна. Ер нь албаагчдын нийгмийн асуудал дээр бол бас онцгой анхаарч ажиллаж байгаа. 36 айлын орон сууцыг бол барьж ашиглалтанд оруулсан. Энэ жил цагдаагийн байгууллага 95 жилийн бүтээлч ажлын хүрээнд одоо бүтээлч ажил гэж одоо өнөөдөр 36 айлын 2 дахь одоо барилгыг бол эхлүүлээд өнөөдөр одоо 5 давхар руугаа ингээд гүйцэтгэлийн ажил маш амжилттай богино хугацаанд чанартай хийгдээд бол явж байна. За мөн одоо
сургалтын заалыг цагдаагийн газартаа засч ашиглалтанд оруулсан. Мөн одоо хээрийн сургалт дадлагын төвийг бол одоо мөн шинээр барьж ашиглалтанд орууллаа. Жишээ нь байгуулагдсан сургалт дадлагын төвүүд дээр бол бид нар одоо Орхон аймгийн цагдаагийн газартай хамтарсан байгаль орчны эсрэг гэмтрийг хулгайлах болон мал улгаалах гэмтрийн чиглэлээр мэдээсээ солж хамтран ажиллах чиглэлээр цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгууд бол хамтран ажиллагааны төлөвлөгөө гаргаж батлуулж одоо ингээд ажил маань хийгдээд явж байна. Мөн эсхийн төлөөлөгч нарын цугларалтыг одоо хээрийн сургалт дадлагын төв дээр одоо зохион байгуулдаг болсон. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгаалсан чиглэл өргөхийн хуулийн хэлтийн байгууллагатаа сургалтыг ингээд зохион байгуулж байна. Цаашлаад энэ сургалтын төв дээр одоо ингээд бүсийн хэмжээний сургалтыг одоо ингээд зохион байгуулахаар ингээд бас төлөвлөлтөд ингээд бол ажиллаж байгаа. За сургалтын заал сургалт дадлагын төвийг бол одоо байгуулснаар одоо гэмтэрхтэй тэмцэх орчин сэргийлэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн албаагч нарын мэдлэг чадвар, ур чадвар нэгдүгээр сайжрах харилцааны соёл харилцаан дээр одоо анхаарч ингээд үр дүнгууд бол ингээд энэ сургалт дадлагын төвийг байгуулснаар бол ингээд эерэг үр дүнгууд бол бас гарч ихнээсээ үр дүнгээ өгч байгаа. За иргэд маань одоо цагдаагийн байгууллагатайгаа нэгт одоо ойрхон хамтарч ажиллах юм бол та бүхний одоо амьдрах орчин аюулгүй байдал ч юм бол дээд зэргээр бол хангагдана. Тийм учраас одоо иргэд маань цагдаагийн байгууллагатай одоо хамтарч ажиллаач гэж хэлмээр байна. Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ажлын их бүтээмжээр угтаж байгаа Булган аймгийн цагдаагийн байгууллагын албаагч нартаа ажлын амжилтыг хүсэж байна.